За сайн байцгаана уу? Өнөөдөр бүгдээрээ PowerPoint-оор граммар хөгжлөө үзье. За өмнөх хичээл дээр дуу, видео, дүрс болон оруулахыг дээр би та бүхэнд заасан. За өнөөдөр бүгдээрээ яаж слайднд гоё одоо хөдөлгөөн оруулах вэ гэдгийг заая. За ерөнхийдөө слайдаа идэвхжүүлээд translation хэсгээр ороод за энэ ч дуртай хөдөлгөөн оруулж байна. За ямар хөдөлгөөн оруулах вэ те? За би нэг хөдөлгөөн оруулъя. За энэ хөдөлгөөн оруулж. За хажуу талд нэг сонгож байгаа. Сонголт байгаа. За одоо энэ тухайн хөдөлгөөний маань секунд нь байна. За бүх хуудсанд энэ хөдөлгөөнийг оруулах уу гэж. За албагүй бүх хуудсанд оруулъя. За ингээд дараагийн хуудас гарч ирэх болох хөдөлгөөн орж байна. Тэгмээс за хоёрдугаарт нь болохоор текстэнд нь хөдөлгөөн оруулах. За анимашн хэсгээр ороод анимашн хэсгээсээ за ингэ. За нэгдүгээрт энэ гарч ирнэ. Хоёрдугаарт энэ гарч ирнэ. За нэгдүгээрт эхлээд дэлгэр мөрийн зохицолборын сургууль маань гарч ирнэ. За хоёрдугаарт гарч ирнэ. За бүгдээ харъя. Текст болон доторх хөдөлгөөн оруул. За next товчийг дарах болгонд л яг хөдөлгөөн нь орж ирнэ. За ихэнхдээ хэвлэлэн бэлдэж байгаа хүмүүс болохоор альва зүйлийг ярьж яагаад яриад дарах хэвцтэй яг хэрэг хөдөлгөөн дараагийн одоо ярих гэж байгаа зүйл нь гарч ирдэг баг тий. За тэгээд энэ хөдөлгөөнийг ашиглан за энийг бүгдийг нэгтгэжүүлж яагаад яг за энийг тарч тий. За одоо нэг яах вэ гэхээр дахиад үзье. За зорилт. За магадгүй энийг яах вэ? Хөдөлгөөнөө бүгдээрээ янз бүрийн байдлаар хийж болох юм аа. За энэгээр ингэж гарч ирж болно тий. Хөдөлгөөн маань. За энэ бол дугуй хэлбэрээр хөдөлж болно. За бас юм. За пиктер хөдөлж. За магадгүй ингэж хөдөлж болно. За дараагийн нэг хэсэг маань болохоор за ерөнхийдөө ингээд бүх хуудсандаа хөдөлгөөнөө өгөхөд та бүхэн яг дарааллын баримталж өгөөрэй. За ингээд. За одоо хуудас маань гарч ирлээ. За онцлог ингээд эрх зүйлээ нэгээр нь гаргаж ирж болно шүү дээ. Next товчийг дарах болгоно юм уу? Маузыг дарах болгоно гарч ирж болно. За энэ буцах комент яалаа. За гэх мэтийн хөдөлгөөнүүдийг бүгдэнд нь өгөх хэрэгтэй. За альж төрүүлж өгсөнд нь яг гэхээр хөдөлгөөн орно. За энэ дээр нэг тоо байгаад ингэж. За эхлээд нэгдүгээрт энэ баг гарч ирнэ, хоёрдугаарт энэ гарч ирнэ, за гуравдугаар судалгаа гарч ирнэ. За ингэж. Тэр хөдөлгөөнүүдээ өгч болно. За шууд өгч хөдөлгөөнүүдээ. Зөвхөн байдлаар зарим сэтгэлдээ өгөхгүй. За бүгдээ өмнөх хийсэн слайдуудаа үзье. За ингэж үзлээ. За эхнээс нь үзье. За би та бүхэнд хоёр хөдөлгөөн зааж байгаа тийм. Эхлээд бол слайдын хөдөлгөөн, хоёр дахь нь болохоор текст болон доторх дүрсийн хөдөлгөөн тийм. За гэх мэт. Хөөсөн байгаа. За гараа оруулсан. За чиний видео бичлэгээ бас үзүүлж болно шүү дээ. PowerPoint-оор юмшлаа.
үзүүлж болох юм. За тэгээд smart art-ыг үзсэн. За текстийг үзсэн. За Жилийн цаана word art-ыг үзсэн байгаа. За математик функцэл буюу value-шоос тэмдэгт оруулахыг үзсэн. За бүгд hyperlink-ийг бас үзсэн тийм. Энэ 3 дугаар үзлээ шийдэ буцахыг тийм. За буцах дээр уучлалаа шилжлээ. За дуугаа тавьж үзвэл бас дуу оруулж болдог. За гих мэтийн зөвлөлүүдийг бүгдээ үзсэн байгаа. За дахиад бүгдээ дараагийн слайдаа нэг слайд. За энэ дээр юу оруулах вэ гэхээр за энэ чинь Монголын газрын зураг гэж тий. За тэгэхээр нэг зураг оруулж ирэх бүгдээ. Энэ цагаан за нэг юм зураг. Зэрэг back. За Монголын газрын зураг гэж. Улаан нархчтэй ялахын тулд за газрын зураг хон дэш. За тэгчээд дараа нь дахиад new slide нэгээд хөөсгөл аймагч тий. За тэгчээсээ хөөсгөл аймаг газрын зураг оруулчих. За тэгээд insert text box авлаа. Энэ чинь болохоор тэгээд шүүн малын ингээд нэг мэдээлэл оруулчих. За дахиад нэг слайд нийлээ. Дахиад нэг зураг оруулъя бүгдээ. Хинти аймаг ч юм те. Энэ чинь болохоор ингээд хамсагч те. Insert дахиад за энэ чинь болохоор өгөх гэхээр тийм. За ингээд та нар за insert хийлээ. За Баатар тийм. За текст оруулчих. Channel руу. Монгол улсын нийслэл. За би яг хөө энэ нэг юм 3 дүрс оруулчих. Тэ. За чигийн дүрс орууллаа. Нэгэ ингийн жагуулаа болгочих. Цааш Ctrl V гэд копидчих. За хинтээ таарчих. За дахиад ийм болгочих. За Ctrl V хийгээд за энэ Улаанбаатар гэчих. Дахиад нэг ингийн болгочих. За мөрөн дээр маус зэрэгдэрэл hyperlink гэчихэд за тэр хөвсгөл аймаг гэдэг. За энэ улаан дээр хөвсгөл аймагт очино. За маус зэрэгдэрлээ. За Улаанбаатар маань хэдвэр слайд дээр байгаа лээ. Улаанбаатар 21 дугаар слайд руу шилжинэ. За дахиад өндөр хаан
Маус яриадарлаа. Үнэтэй амиг. Окей. За одоо яах вэ гэхээр үзье. За мөрөн дээр дарахад мөрөнгийнхөө мэдээлэл гарч ирж тээ. За эдгээр дээрээ дарахад одоо энэ чинь бас нэг hyperlink хийж өгөхгүй болохгүй. Яг хэрэг энэ чинь буцаад өмнөх мэдээлэл дээр очих хэрэгтэй. Энэ чинь маус яриад дарлаа. Hyperlink. За энэ чинь болохоор уулзсан газар зүртэр шууд очив. За энэ чинь маус яриад дараад text Монгол син. За энэ чинь буцах гэж тий. Буцах гэж. За тэгээд нэг жоохон томруулчих. За. Маус яриад дарлаа. Hyperlink. Окей. Ctrl C, Ctrl V, Ctrl V. За бүгд үзье. За орж ирлээ. За мөрөнгийнхаа мэдээллийг бүгдээ үзүүлэн дээр үлдгэжлээ. Мөрөнгийнхаа тухай ярьжлаа. Ахаа бичсэн. За одоо Улаанбаатарын тухай дарлаа. Одоо Улаанбаатарын мэдээлэл гарч ирлээ буцсан. За Хинтээ аймгийн тухай мэдээллийг харлаа. Яаж буцах? Хинтээ аймгийн мэдээллийг гаргачлаа. За. За нэг юу слайд нэгээ. Одоо бүгдийн дизайн хэсэг бол яадаг вэ гэхээр бидний одоо өөрийн компьютер дээр байдаг загварууд байдаг тийм. Нэг үзэхэд бүх юм загвар маань ийм бол тийм. За. За өшөө энэ PowerPoint-ийн маань програмын маань их давуу тал нь гэх юм бол яаж вэ хэ? Янз бүрийн гадаад эффект дээр ажиллаж болдог, дуу дүрс мэдээлэлтэй ажиллаж болдог байна. За ингээд сүүлд нь анхаарал баяр та. За нэг. За энэ чинь тэр insert feature логог оруулчихъя. За Ctrl C хийлээ. Дахиад үүрэндээ Ctrl V. За ерөнхийдөө бол бүгдээрээ хичээлээр бүгдээрээ иймэрхүү зүйлүүдийг хийж сурлаа. Animation, тексттэй ажиллах, үгснэгттэй ажиллах, бас hyperlink, зургийн хөдөлгөөн, зургийн мэдээлэл оруулах, нэ? За бас танилцуулга, график, дээрээс нь бас дуу мэдээлэлтэй, видео мэдээлэлтэй ажиллах гэх мэт зүйлүүд орж ирсэн байна. За дараагийнх нь болохоор за Smart Art дээр ажиллаж сурсан. За ерөнхийдөө наан цааны яаж оруулах вэ? Дүрсийг болон одоо текстийг, символ. За гихтийн зүйлүүдийг ажиллаж ирсэн байгаа. За үндсэн бол ерөнхийдөө бол PowerPoint програм маань үндсэн Home, Insert, Design, Translation, Animation, Slideshow, Review гэсэн үндсэн 8 одоо зэстэй байдаг. Харин одоо янз бүрийн дүрс болон одоо зураг, видеон дээр болохоор ардталтаа формат зэс үүсдэг байгаа. За дүрс одоо зурган дээр харахад бол формат зэс ардталт нь үүсэж байгаа тийм. Нэг та бүхэн харж болно. Зургандаа янз бүрийн эффект, янз бүрийн зураг оруулах нэг одоо хөдөлгөөн оруулах гэх мэт тий хүрээний өнгө цаанаа оруулах гэх мэт зурагтад формат гарч ирдэг. За энэ мөн адилхан артл формат үүсдэг байгаа. За текстийн колор, бэкграундын колор, одоо энэ дүрсийнхаа өнгө
гэх мэтийн. За бас энэ график дээр бол хоёр хэсэг үүсдэг. Нэг нь болохоор дизайн хэсэг. Дизайн гэдэг нь болохоор одоо энэ графикийнхаа загварыг ерөнхийдөө хаана байлгах вэ, ямар загвартай байх вэ гэдгийг хардаг дизайн хэсгээс. За бас мөн дотор нь байгаа мэдээллийг, текст мэдээллийг бас Excel-ээр хийсэн мэдээллийг бас энэ чинь харуулж бас засвар хийж болдог байгаа. За формат хэсэг бол ерөнхийдөө бас доторх текстийн өнгө, артлын фоны өнгө гэх мэтийн зүйлийг зохицуулдаг байгаа. За миний хичээл та бүхэнд таалагдсан гэдэгт найдаж байна. Та бүхэндээ хамт байсанд баярлалаа.